Би хэрхэн ээж хиймлийн сарын орлогыг 5 дахин өсгсөн бэ? Анхаарал. Энэ видео бүх эмнэлэгт зориулагдаагүй. Хэрвээ та үйлчлэгчдээс урьдчилгаа төлбөр авахыг хүсдэггүй, онцгой тохиолдолд байн гаргадаг, дөрвгүйгээр асуудал шийдхийг хүсдэг бол эмчлэг тань тохирохгүй. Харин танай эмнэлэгт эмчийн сул цаг их цаг захиалсан үйлчлэгчид ирдэггүй, эцсийн мөчөд цуцдаг бол энэ видео яг танд зориулагдсан. Энэ бол онл биш, миний өөрийн тулсан түүх. Би урд нь томоохон компаниудад маркетинг менежер хийдэг байсан. Тэнд би нэг сургамж авсан нь маркетер муу ажиллавал цалин түрээс орлого бүгд зогсдог. Гэхдээ бас нэг үнэн бий. Маркетер ичнээн сайн байсан ч борлуулалт өсөхгүй бол бас л нэмэргүй. Тэгээ би нэг асуулт тавьсан л да. Маркетингийг яаж шууд борлуулалт болгодог нэгдсэн систем үүсгэх вэ? Энэ асуултын хариуг олохын тулд ээжийн нандин зүрх эмнэлэг дээр туршилт хийж эхэлсэн юм. Тухайн үед нандин зүрх эмнэлэг 3 зүйлд найдаж байсан. Гудамжаар орж ирэх хүмүүс, Google Map-аас олсон хүмүүс, сайн эмчүү гэж сонсоод ирсэн хүмүүс. Яг тэр байдлаараа сард 4.5 сая төгрөг олдог байсан. Энэний 2 сая нь шууд түрээстэй яваад өгнө. Би ажлаа сурсан лид форм сурталчилгааны арга хэрэгжилж эхэлснээр өдөрт 20 дуудлага хийж, тэр 20 дуудлагын 6-8 цаг захиалж эхэлсэн. Ингээд 1 сарын дотор орлого 2 дахин нугарч 8 сая болсон. Гэтэ дараагийн том асуудал гарсан нь цаг захиалсан хүмүүсийн талан нэрхээ болсон. Ажил гарчихлаа, мартчих, амжихгүй нэ гээл. Календар дээр ингээд дүүрэн харддаг ч гэсэн боддоор яг манай эмнэлгийн хаалгыг тогширч ирэх хүмүүсийн тоо цөөрсөн. Тэгээ би нэг зүйл ойлгосон болохоор асуудал нь сурталчилгаанд байгаагүй, эмчид ч байгаагүй. Хүмүүс цагийг үн цэнэгүй гэж боддог байсан. Тэгээ би ганц л дүр нэвтрүүлсэн. Та төлөөгүй бол бүртгэдэггүй. Өөр юу ч өөрчлөгдөөгүй, хямдрал зарлаагүй, шин нэмж аваагүй, шин тоног төхөөрөмж аваагүй. Зөвхөн нэг л дүрм. Энэ дүрм орсноор хүмүүс цагаа сериозны бодож эхэлсэн. Тухайн хүмүүс урьдчилгаа 20,000 төгрөг төлвөл өө нэрэ би чи нэрэ дараа 7 хоногийн хэддэх өдөр завтай илээ гэд өөрийнхөө ингээд ирэхгүй бол мөнгө алдан гэсэн тийм сэтгэлгээ тархиндаа суулгаснаар болохоор өмнө нь нийт хүмүүсийн 50% ирдэггүй байсан бол одоо нийт хүмүүсийн 98% нь ирдэг болсон. Гэтэ нэг асуулт үлдсэн нь болохоор гараар ингээ байн залгах, бүртгэх, хүмүүсийн араас хөөцдөх ирж байна уу гээл асар их гар ажиллагаанд манай бизнес автсан. Тэгээ би боцсон л ийм бүхнийг ингээд автоматжуулж болох юм биш тэгээд би маркетинг, цаг захиалга, борлуулалт, хэрэглэгчийн харьцааг бүгднгийн нэгтгэсэн Nandic.com-ыг байгуулсан юм. Одоо Nandic.com яг яаж ажилладгийг танд харуулъя. Хамгийн эхлээд өвчтөн сурталчилгаа харна. Сурталчилгааны бүх нав гэдэг товчлогыг дарна. Дараа нь болохоор борлуулалтын пэйж рүү орно. Борлуулалтын пэйж рүү ороод мэдээллийгээ танилцчаад шууд цагаа баталгаажуулах товчийг дарна. Дараа нь болохоор сул эмчийн сул цагуудыг харж агаад өөрт тохирох цагаа сонгоно. Дараа нь шууд QP-ээр урьдчилгаа төлбөрөө төлнө. Хэрвээ 1 цагийн дотор урьдчилгаа төлбөр хийдэг бол цаг автоматар цуслагдана. Тайлбар авахгүй, уучлахгүй, дүрм бол дүрм. Харин төлбөр ормогц таны цаг баталгаажлаа гэсэн мессеж очино. Мессежээр болохоор тухайн бизнесийн байрлал, янз бүрийн мэдээллүүдийг шууд автоматроос явуулж болно. Тэгээд эмчийн календар шууд бодитоор шинжлэхдээ. Тэгээд эмчид яг юу үлдчихэж байгаа гэхээр тухайн өдөр, тухайн газарт товлсон цагтаа л ирэхэд болно. Өвчтөн хүлээж авах болно. Энэ бол онл биш, энэ бол бодит үрдэн. Өмнө нь нандин зүрх эмнэлэг 4.8 сая төгрөг сард олдог байсан бол одоо 23 сая төгрөг болж байна. Өмнө нь өдөрт 3-4 өвчтөн цаг захиалаад 2-3 л ирдэг байсан бол одоо 8-10 өвчтөн цаг захиалж нийтдэх хүмүүсийн 98% нь шууд манай эмнэлэгт ирж байна. Өмнө нь ингээ байн утас дуурж янз бүрийн асуудлаар ингээ бизнесийг ингээ холбогддог байсан бол одоо шууд утас шаардлагагүй шууд календар дүүрэн өвчтөнгүүд ирж байна. Тэгээ өмнө нь сарын орлого 4-5 сая байсан бол одоо болохоор сарын орлого тогтмол 15-23 сая төгрөг болж байна.
Энэ бүх амжилтын яг суурь дүрэн бол тухайн хүн урьдчилгаа төлж ижил цагаа баталгаажуулна. Ихэнх эмнэлгүүд яагаад урьдчилгаа төлбөр авдаггүй вэ? Учир нь өвчтөн гомдлон гэж айдаг, уяатан байх хүсдэг, дүрм тогтоогоо салгадаг. Гэхдээ үнэн нь дүрмгүй газар хүндэл байдгүй. Хүндлэхгүй газар орлого тогтворчдаггүй. Тэгэхээр асуулт нь энэ систем танай эмнэлэгт тохирох уу? Энэ систем нь эмч ажилтны цагаа хүндэлдэг, урьдчилгааг саад биш шүүлтүр гэдгийг ойлгодог. Цэвэр урьдчилан таамаглах календар хүсдэг. Тийм эмнэлэгт тохирно. Харин урьдчилгаа авахыг хүсдэггүй онцгой тохиолдол байн гардаг. Зүгээр борлуулалтаас илүүтэйгээр хандл авахыг хүсдэг бол би тохирохгүй. Одоо хамгийн чухал нь яг нандинкэр таны эмнэлгийн яг юуг хариуцах вэ гэдгийг ярив. Таны эмнэлгийн сурталчилгаа, борлуулалтын хуудас, календар, төлбөр, баталгаажуулалт, мессеж автоматжуулалт бүгднийг яг бид хариуцсан. Эмнэлэг болгоно хоорондоо өөр. Тийм болохоор би танд 15 минутын үнгүй үнэлгээнд орохыг санал болгож байна. Таны эмнэлэгт яг нандинкэр бүрэн гэд ажиллаж болох юм байна уу? Таны эмнэлэг бодистоор яг хаана яг орлого алдаж байна? Цаг захиалгах дээр үү? Эсвэл бол урьдчилгаан дээр үү? Эсвэл бол ингээд цагаа захиалчаад ирэхгүй хүмүүс байна уу? Тэр бүх ингээд алдаж байгаа орлогыг бодитоор тооцоолж яг яаж засаж болох талаар бас ярилцах болно. Одоогоор би нэмэлтээр 2 л эмнэлэг авч байгаа. Хэрвээ таны эмнэлэг дөрвөн баримтж чадна, цагийг бодит орлого болгохыг хүсчихвэл доорх товчийг дарж үнгүй үнэлгээнд бүртгүүлээрэй. Бид ятгадгүй, бид шүүдэг. Дөрөнтэй календар нь таны эмнэлэгт 50 эмч тогтвортой орлого авчрах болно.